Өнгөрсөн 2022 онд дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүн тохиолдсон түн бум үйл явдлуудаас монголчуудад хамгийн амралтай, бидэнд хамгийн чухал гэсэн 3 үйл явдлыг явуулъя. Хамгийн ихнийх нь 2022 оны 2 дугаар сар Оросын арим Украин руу албан ёсоор цөмрөө орлоо. Russian president says a military operation is now underway in eastern Ukraine. Ukraine has declared a state of emergency. Цаг мөчөөс хойш одоо хүртэл тухайдаа үргэлжилсээр хамгийн багадаа 6700 орчим Украин энгийн иргэдийн амь насан турж 13 мянган Украин цэрэг амь насаа алдаж их хэдийгээр их сурвалжуудаас болоод тоон өөр байгаа боловч 6,000-аас 100,000 орчим Орос цэрэг амь насаа алдсан байна. Орос гэдэг орн дээхэн үед ардчлал гэдэг зүйл рүү зүгэлж байсан бол харин одоо нэгэнт сөрөг хүчин олон ургалч хүслийн нар үзэхгүй нь тодорхой боллоо. Дараагийн үйл явдал 8 сар ардаас нь 10 дугаар сар. 8 сард бол Хятад Тайвантай дайн хийхэд бэлэн гэдгээ зарлчихсан. Америк нэгдсэн улсууд Хятадын нөхцөл байдал Нэнси Пелосигийн айлчлааслаад хурцсан. Харин ардаас нь 10 дугаар сард 2018 онд орсон үндсэн хуулийн өөрчлөлтийн хачаар Ши Жинпинг дахин сонгогдсон. Ингэснээр Хятад ямар ч хүчилтөгчгүйгээр Супрем нэг лидерээ тогтмол хадгалсан. Ингээд бодох юм бол Орос Хятадыг мууилж магадгүй Ши Жинпинг Путин гэх хүмүүсийг дарангуулагч гэж тодтогч болгоч бид яг ардчлалтаа өнжөөж чадсан нь. 2022 оны 12 дугаар сар монголчууд хасах 30 хэмийн хүүтэнд гадаа хонж нүүрсний улгааг их асар том хэргийн хойноос тэмцэж давхарсан тоогоор 1000 хүн жигсаалд оролцлоо. 10 гаруй өдөр гадаа хонж 100 гараа хөлөө хөлтөдөл зогсож хатгаа авсны эцэст төрн жигсаал цуглааныг хүчээр тараалаа. Ингээд Монгол улс ардчлалаас албан ёсоор нэг алхам хурлаа. 2023 онд бид яах вэ? Ухрах уу? Аль эсвэл урагшлах уу? Дарангуул ноёлсон энэ хоёр орны хооронд бид яг ардчилсан орон, ардчилсан Монгол улс байж чадах уу? Энэ бол бидний 2023 онд хийх тэмцлээс бидний 2024 онд хийх сонголтоос хамаарх болно. Энэ бүх зүйлүүдийн өртөд бид эхлээл жигсаал цуглаан зохион байгуулах, хүсэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөгөө сэргийлэх ёстой. Ингэж байжлууд нүүрсний улгаа, магадгүй үндсэн хуулийн өөрчлөлт, эсвэл сонгуулийн хууль гээд тодорхой асуудал дээр жигсаал цуглаан зохион байгуулж, хүсэл бодлоо илэрхийлэл, бууштай тэмцэж, үр цаашлаад үр дүн гаргаж чадна. 2022 онд бид ухарсан, харин 2023 онд ухрах уу, аль эсвэл урагшлах уу? Та бүхнийг бодоод үзээрэй.